Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгт аваа баяр хүн сервис компани үйл ажиллагаатай танилцлаа. За хүн сервис компани нийт 5-3 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа. За 20 гаруй жил Монголын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Бэлэн гурилан бүтээгдэхүүн одоо 20 гаруй нэр төрлийн бэлэн гурилан бүтээгдэхүүнийг зах зээл дээр нийлүүлж байгаа ийм компани байна. Хэрцэн гурилан бүтээгдэхүүнийг өнөөдөр орчин үед залуучууд болон бүхэл насны хүмүүс маш хөрөнгө хэрэглэдэг учраас зах зээл дээр бас эрэлт ихтэй гэж одоо хүмүүс ярьж байна. Хүн сервис компани нь 2003 онд үүсгэн байгуулагдаж хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн 21 төрлийн жигнэж хэрцэн гурил үйлдвэрлэж, сургууль цэцэрлэг, нийтийн хоолны газрууд болон сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлж байна. Дотооддоо хүнсний бүтээгдэхүүнээ 100% хангах төсөл арга хэмжээний хүүрэг болоод манай хамт олон бөгөөд манай байгууллага болоод маш их баяртай хүлээж авч байгаа. 2003 онд хаан урт дүүргийн ашигны өдрийн хаашаанд 30 м квадрат талбайг хүрээслэн 2 ажилчтай үйл ажиллагаа хийж байсан. Түүнээс хойш одоо 20 жил өнгөрсөн байна. Тэгээд энэ бизнесээ өөхгүй яг 20 жил хийж байгаа. Цар тахлын жилүүдэд хил гайл хаасантай холбоотой зарим тоног төхөөрөм шинээр авч чадахгүй байх, бараа бүтээгдэхүүний орон нутагт хүргэж чадаагүй улмаас борлуулалт муудах зэрэг баггүй бэрхшээл тэдэнд тулгарч байжээ. Хэдий тийм ч үндэсний томоохон үйлдвэрүүдээс түүхийн идэ бэлтгэн нийлүүлж, өөрийн зориултын агуулгад нөөцлөн хэрэглэгчтэй хямд чанартай баталгаатай бүтээгдэхүүн хүргэхэд анхаарч ажиллажээ.